11 22 20 дугаар Zoom Fox төлөвлүүлж байна. Шүү. За нэг ностальжи кино явцсан чинь дахиад бүр хүүхэд насаа дурсмаар санагдаад болдгоо. Тэгээд нэг тархиа унтраагаад юу ч бодохгүй үзээд гівдэж баймаар нэг кино л ууштай манжган. За тэр кино нь юу байсан бэ гэхлээр Aliens in the Attic буюу дээвэр дээрх харийнхан гэх юм уу да. Тэгээд олон талын юм нуршихгүй шууд кино руугаа орё доо. Энэхүү видеог маань олон улсын бооцооны сайт болох OneXBet хамтран хөргөж байна. Хэрвээ та бүхэн өөрийн дуртай спортод дэмжин бооцоод авахыг хүсдэг бол доор хасрагсан байгаа линкээр ороод Sync OneX гэсэн миний промо кодыг ашиглаад өөрийн эрхээ үүсгэн анхны цэнэглэлт дээр 30% бонусыг аваарай. Үнэтэй заавал 18-аас дээш настай байх ёстой ба санхүүгийн эрсдлээ нэг тэргүүн тавьж хариуцлагатай байна гэдэгт бид итгэж байна. За тэгэхээр кино маань нэгэн ахлах сургуулийн сурагч байна. Сургуулийнхаа систем рүү халдаад дүнгээ засаж байгаа зурглалаар эхэлдэг. Гэхдээ яг засах гээд өмөрч байхад нь аавж нь аль хэдийн сайт руу яваад орсон ч нэг ч байхгүй юм уу? Гайхалт. Солиотой гээл. Одоод мэдсэн байж илгүй яах вэ тийм ээ. Тэгснээл бүр яг нүдэн дээр нь D байснаа A бол солигдож итэр. Арай л азарны юм чаашиг шиг боллоо мэн залуу. Гэхдээ тэгээ суужсэн цонхоор нь гинэтэл нэг блонд хүүхэн ороод ирж байгаа байхгүй юу? Гэхдээ явалдаг юм байна л да гэсэн чинь мань залуугийн төрсөн эгч болох Bethany гэж оюутан охин ороод ирж байгаа юм байна л да. Найз залуутайгаа нууцаар уулзаад гэртээ сник хийж орж ирж байгаа юм байна лээ. Тэгээд энэ зураг аавч орж ирээл чи сургуулийн вебийг хактж байгаа бол баттай сайн баймаар л юм да. Авгаа минь маавгаа минь гэдэр гээл. Хүүгээ бас хөөрхөн зэмлээ дамжнаа. Маргааш нь хоёр охин нэг хүү болон аав ээж нар гэр бүлийн зугаалгаар явнаа. За тэгээд замдаа хүүхдүүд нь муудалцаад ээж нь вайс сургаалуудаа альцсараа тэд зорьсон байшиндаа ирнэ. Мань залуу өрөөндөө ороод ностальжик мэдрэмж аваад байж хахад нэг мангар сагсуу нөхөр рок дуу чарлуулсан амар ирж зогсоолоо. Хүүхэд нь гэж нэг шаардлагатай залуу nice landing nate гэдэргээл. Хойноос нь манай хүүхдүүдийн имэн бууж ирдэг. Тэгэхээр ерөөдөө бол аавынхын дүүнер буюу манай хүүхдүүдийн ав гах нь юм байна л да. Том хүн бол автагаа нилээ vibe нийлдэг сахилахгүй алчхар нөхөр бол хойно сууж буй хоёр ихэр бол тоглоом тоглохоос өөр ямар ч чидгүй нүхтүүд. Ядчихт нь шаардлагатай цагсуу маань манай tech guy-тай бас хөөхөн биефтэй. Би чамаас ах гэхээр нь би тэгвэл чамаас том биетэй гэдэргээл хөөхөн модалцаастай. Мэдээж энэ үеэр нь Bethany-гийн яагаад ч юм нэг л гаж харагдаад байдаг найз залуу болох Ricky өөрийнхөө шар машинтайгаа дуу хангинуулсаар ирж байгаа юм л да. Тэгснэ машиныхаа нэгэд ангийг нь салхаж авч маваал. За яг би өөрөө машинных амир мэдхгүй сонирхолгүй учраас эд ангид ярьчлаа. Тэгээд мэдээж орой болохоор машин насахгүй баримж худлаа аашаад энэ чи хонох гээд байгаа санаа нь л тэр юм да. Мэдээж санснаар нь ч болж машинаа худлаа асахгүй болгож харагдуулаад тэнцээ хонохоор болж байгаа юм. Тэрийг нь харсан бай шаардлагууд панк чинь юу гэж л зүгээр ах уу? Mantic Guide Punisher гэх өөрийнхөө сүртэй бууг өгөөд эхэндээ үгүй гэж байсан Томийн хорыг нь малтсаар байгаад Ricky-тэй дайныг эхлүүлэхээр болчихж байгаа байхгүй юу? I mean, what do you expect from this punk, huh? Өнөөдөр энэ панкийг Jake харин манай Tech Guy-г Tom гэдэг шүү. Мэдээж төлөвлөснөөр өнөөх Punisher-аа мань Ricky-ийн эмзэг газруудаар шийтгэж орхино. Гэхдээ Том-ыг буудахгүй байхад нь мань Jake далчганаад өмнөөс нь баахан гохыг нь дараад хайцсан л аахгүй юу. Тэгээд technically Tom биш Jake л буудсан. Ба их чинь хараад бөөн уур аавда ховлоод өнөөх нь манай хоёрыг баахан л зэмлэж гарна. Тэгсэн мань Rick жахав дээ энэ дэр нэг оноо авах гээл. Би зүгээр дээ би жигсэн гэндрийн насн дээр байсан гэтэр гээл худлаа. Сайн залуугийн дүрс гээл лайтай турак. Хэсэг хугацааны дараа Атер бороо ороод аянга захилж байхдаа тэдний дээвэр дээр нь хідэн жижиг харийн нисдэг тавг бололтой зүйл унах үеэр нь зурагт нь ч гэсэн гарахаа болчихдог. Гэхдээ зурагт үзчихсэн имэнч TV's gone haywire тэргээл гонгноод байхаар нь Ricky сайн хүргэн болж үзэгдэх гээд дээвэр дээр гарч антеныг шалгахаар болно. Мэдээж яаж зүгээр ах вэ? Хорон санаалаад Томыг давуулаад явахаар болж байгаа юм л та. Дээвэр дээр гараад мань Том чинь paintball-оор буудсандаа уучлалт гуйсан ч гэсэн өнөөх нь бүр чиний ачаар аавд чинь нэмэх дээрээс нь ихчээгч нь өөрийнхөө private nurse болгоцсон. Чамд харин өстой их баярлаа гэтэргээл. Oh my god. Тэгснэ бүр дурагч нь өөрөө гарахгүй мэн Томыг дээвэр рүү гаргаад хайчиж байгаа. За тэгэл дээвэр дээр гарахад нь мэдээж тэдний тавг нь аянга зохиулаад шатцсан юм уу гэмээр болцсон байх ба мэн Томын хойно нэгэн эвгүй зүйлс дуурайд ундаг. Мэн Том цандраал hello тэргээл дөхөж очиол гүнчтэй. Аим шин кинон дээр ингэж байгаа лалуулд юм да залуу мэн. Гэхдээ азарын 8 шин кино биш болохоор өнөөх Jake л дээвэр дээр гарч ирээд манай хүнээр одоо prank хийгээд байсан нь энэ болж таардаг.
Тэгсэн чинь манай хоёрын ард нь бүр яг жинхнээсээ хідэн ч гартаа өвдөө бүр амар юм гараад ирсэн. Сүүдэр нь үзэгдэхээр нь манай хоёр эргээд харсан чинь нэг жижигхэн бяцхан ногоон залуучууд байдаг. Тэгснээл бид нар аюул занал хийлэл авчраагүй. Цэрэг армийнханд мэдэгдэх ямар ч хэрэг байхгүй. Тэр гэжсэн. За шаашаа. Атак хэтргээл манай хэд рүү дайраад эхэлж байгаа юм. Ямар удаан юм бэ? Залгинуудаа гэлээ доороос гараад ирсэн Рикийн хүзүүнд нь өнөөх хамт нь буудаад нэг юм joystick шиг зүйл гаргаж ирээд манай хүнийг хүүгэлдэг шиг удирдаад эхэлж байгаа юм л та. Галгал. Human toy. Бид танаа дэлхийг эзлэх гэж ирсэн. Та нарт энэ харимталтайгаар бууж өгөх, эсвэл газрын хөрснөөс арчигдах сонголт л байна. Тэргээл сүрдүүлээстэй. За тэгэл баахан зүхтагаал тэрүүгээр нэг юм болж байхад нь доор нь чимээс сонссон ихэр гүлгүүд ихэр ах дүүс болон хаана хурж ирээд арай гэж л төгжигдсэн цонхыг нь онгойлж өгснөөр манай хэд тэндээс амжилттай зүхтааж чадаж байгаа юм. Гэхдээ хоёр том ах нь хүзүүнд өнөөх айхтар контроллерын буугаар буудуулсан. Тэгээ одоо азарч гэх юм уу, золоорч гэх юм уу, өнөөх сум нь хүзүүр нь бүрэн пенетрейт хийж чадаагүй улмаас манай хоёрыг эзэмдэж чаддаггүй. За ягаад вэ гэхээр энэ майнд контрол нь зөвхөн насан турш хүмүүс дээр л үйлчилдэг юм байна л да. Тэгэхээр хүүхдүүдэд бол ямар ч аюулгүй гэсэн санаа. Одоо тэгэнгүүт л мэдээж манай эдж эцэг их нэрийгээ тэдэд хамгаалахгүй болохгүй юм байна гэж ойлгоод дараагийн алхам болон яаж хамгаалах талаараа ярилцаж байхад нь мань жоохон ханаа ялвжээ яваад очсон. Дээр сороомуудаа дидгэн мангасууд байна гэтэр гэл баахан матцсан зогсож илгүй л яах вэ тийм ээ. Ах нарын жирэл томчуудад бид нар зүгээр видео тоглоом тоглож байсан юм гэтэр гэж ойлгуулад ханаг яваад явчихна. За тэгэхээр ямар ч кино, за жинхэнэ амьдрал дээр ч гэсэн ямар ч дайснууд сул талтай байдгийн учраас манай хэд айлынуудыг ажиглахаар болж гаднах шатаараа дээш аваад харахад өнөөхөд нэг локейтер шиг зүйл дээр өөрсдийн байршлаа тогтоож харагдаж байна. За тэгэл дэлхий рүү баахан зум хийснээр энэ хэдийн бүр байшингийнх нь блупринт зургийг гаргаж ирээл. Гэхдээ нэг л зүйл тогтоох гэл байгаа бололтой харагдаж байдаг. За тэгсэн яах вэ? Манай далчхар жиг чинь алида би харъя гэж далчханж байгаад тэнцвэрээ алдаад манай хоёр яг унахын өмнө том тэд нэр байшингийнх нь basement буюу одоо манайхаар зойронд нэг зүйлийг хаагаад байгааг хайлт олоод харчдаг. Манай эд чинь тэр дараа шууд л basement руу яваад өнөөхөө үл мэдэх зүйлийг хайж байхад нэг сонин чимээ гараад унваа. Тэгсэн дээр нь ихэр геймер боёудын нэгнийх нь карманд л дуграад ундын геймбой дээр нэг сонин зураглал гараад ямар нэг сигнал өгöd байгаа л та. Мэдээж манай tech guy болох Том энэ нэг зүйл байна. Гэхдээ хэдүүлээ 50-аараа зэвсэг хийгээд байлдах strategy гаргах хэрэгтэй гэдэг гэсэн чинь мань далчисан панк Jake юу гэж л зөвшөөрөхөө шууд л тэндээс тармуур зэрэг жижиг сажиг юмнуудыг аваад ихэр дүүсээ дагуулад одоо л халаад үе гэдэг тийшээ гүгэд гараад явдаг. За тэгэл өнөө хөрөнд нь орж ирэхэд ч нөгөө дээврийн хаалхан ч доошоо онгойж таарад манай Jake шууд л strike first гээл өнөөх Punisher барьж аваад баахан будаж гардагч хин ч өөдөөс нь байлддаггүй. Тэгсэн гиндэл урдаас нь нэг мөнгөлөг арцхар юм өнхрөөд ирнэ. Зүгээр тоглоом бололтой гээл Jake санаа намрах гэсэн ч өнөөх нь гинтл нээгдснээ тэр өрөөний gravity-г тэвлээд бүх зүйлс агаар төхөөрөд эхэлж байгаа юм. Яг энэ зур нь манай Том чинь өнөөхөө 50-аар тэмцэе гэсэн аргаараа нэг төмсөөр буддаг гайхалтай буу тэрсээр орж ирээд бас л агаар төгөөд унж байгаа юм. Тэгсэн манай харийнхан чинь харин өстө майр дөдгөр гарч ирсэн gravity boot буюу одоо таталцлын хүчийг ихсгдэг гутлаа ашиглан явсаар өрөөнөөс гарах гэж байхад нь манай Том гал ундрагчийг ашиглаад нисэж очоод хаалхыг хаагаад түгжээд амждаг. За мэдээж хэрэг ногоонууд чинь олигтой хөдөлж чадахгүй болохоор гутлынхаа тохиргоог өөрчлөөд дээшээ түгжээр рүү авираад баг гарах нэ. За тэгэл яаж зүгээр ах уу? Яг авираад баг л гарах гэж байхад нь Том Jackie-г өнөөх gravity grenade-ийг аваад над руу шид гихтэн өнөөхөнд шидэж Том гал ундрагчаараа нэг цохиолоо бяцалснаар тэр өрөөний таталцал буцаал энгийн босноор харийнхан өрөөнөөс гарч чадахгүй. За тэгэл манай хэд чинь олуулаа байсан болохоор өнөө хоёр нь айгаад буцаад өнөөх дээврийн өрөө рүүгээ зүхтаад орохдоо Рикийг удирдаад байсан joystick шиг юм унгачдаг. Тэрийг нь олж авсан хүүхдүүд чи вау юу гоё ингээл тоглоом шиг удирдаастай. Гэхдээ тэгсэн гадаа ухаангүй хөвтөжсэн манай Рик ч н хөдлөөстэй. Рикийн контроллер гэдгийг нь мэдээд Том ихрүүдтэй зүг гараад аль давчлуур нь ямар өөрөхтэй контроллер вэ гэдгийг нь туршаад манай Рикигээр баахан наадаж инээлтэл. Голын том давчлуур нь яад юм гэлээ дарсан чинь Рикийн жинхэнэ оюун санаа нь ороод ирдэг. Тэгэхээр жинхэнэ болон хиймэл оюун санааг нь тогл хийж болдог байх нэ. За тэгэл манайд чинь Рикээр хангалттай наадаж аваад контроллертойгоо танилцж авсныхаа дараа буцаад ороод ирэхэд нь өнөөх жижигхэн ногоонууд чинь вентер буюу агарч уултын хоолоогоор дамжаад зойрлоо. За тэгтээ зойрчоос бишээ зүгээр л basement гэдэг яриад авчи. Basement руугаа явж байгааг нь манайхэд ойлгоод дулааныг нь огцсон нэмээд хажиж байгаа байхгүй юу?
Мэдээж өнөө хэдэн ч халуун гэсээр буцаад гүйц хийхэд манай хэд төлөвлөгөөр амжилттай боллоо гэж зогсож исэн чинь Томын аав Нейтан дуудаад хин халаал асаач ба 7 сар штэ өтер гэхээр Томч энэ хүүтэн байна харин хаана ханаад ирсэн юм шиг байна. Тэргээл худлаа аашгаад аав нь юу гэж итгэв. Баахан маргалцсны үр дүнд аав нь дийлж халаалтыг нь буцаагаал бууруулаад авчиж байгаа юм. За тэгэхээр тэдний ярианаас нь бид нэгэн зүйлийг олж мэддэг нь юу вэ гэхлээр Том маань яг үнэндээ бол хичээлдээ бүр амар гавал заяа. Аав нь ч тийм байсан одоо Том гэсэн өөрөө мангар гавал. Тэгээд хитрхи гавал тийм атлет байхлаар хүүхдүүд нь нойр дээр нь дуудаад бүли хийгээд байдаг учраас манай хүн албаар хичээлдээ унаж муудун авч тийм гүйл харагдах дүр хэсэгдэг юм байна л да. Тэгэхээр яг үндэ бол амар ухаантай залуу гэсэн үг. Гэнэтэй. Энд жаргацъя. За тэр жоохон. Тэр зураг нь Рикигийн контроллерыг нь буцаагаад өөрийнх нь майнд дээр нь тавьсан байх ба Bethany-тэй жогроол явж байхад нь робот майндыг нь асаагаад найз охиныг нь ус руу шидүүлснэ. Сэлүүлээ дундын. Бүр иргэдэр гараад ирсэн байхад нь үртэл шүү. За энэ оюун санааг нь удирдаад байгааг нь хитүүлээ зүгээр робо майнд гэж авчий дөө. Тэгээд тэгэхгүй бол амар лайтал байна л да. Нэг тийм нэршлэхгүй болвол нөгөө талд Жейк болон Хана мөн ихрийн өрөөсөн 3 удирдлагын машин дээр камер суйрлуулад өнөөхөө вентээр явуулаад айлнуудыг хайж байхад нь мэдээж нөгөөдөл нь surprise motherfucker гэдэг шиг л шуурч аваад машиныг нь төмөр хэсэг болгоод өгвөө. За манай хэдийн дараагийн алхам болвоос томчуудыг гэрээс явуулах байх бөгөөд байрыг түрээслэгчид яаралтай гэрээтэй холбоотойгоор хурж ирэхийг шаардсан байна гэж Рики контролдод хэлүүлж байгаа юм. Ээж нь ч ямар сони юм бэ гэд утсаар асуухаар болдогч. Манай хэд дэлхийдийн утасны сүлжээг нь тасалсан байлгүй яах вэ? Бүр тогийг нь ч жигсэн таслаадах нь. Мэдээж аав нь шууд л түрээслэгч байгууллагаас нь таслаад ажиллаа гээл ээж нь ста явж хэрүүлээ даа гээл гарахаар болоход нь Жейкийн аав нь үлдээд хүүхдүүдийг харахаар болж байгаа юм. Мэдээж Том шууд л Рикигээр үгүй та гурвыг заавал бүгдийг ч нэр гэсэн. Харин хүүхдүүдийг би харж байл та гэж хэлүүлээд юу та ч ятгаж чаддаг. За тэгэл аавч нарыг явбуугүй юу Жейк тэргүүтээ залуус ханаг явж нуугт гэж явуулаад баахан тесэрдэг дэлбэрдэг нейд файрворк гэдэг вент руу шидээл мэдээж стил вентэнд явж исэн харийнхан ч гэсэн зогтаагаас та за тэгэл зогтож байгаа л яг манай ханагийг хэвдэж байсан өрөөнийх нь хоолын таган дээр нэг инженер харийн амтан гიშгээд унаад ирж байгаа юм л да. Энэ нь болохоор нэг тийм clumsy, инээдтэй, тийм хиндэж ямар ч хоргүй амтай юм байгаа уулна. Эхэндээ хоёулаа бие биенээсээ айгаад ойрлолдож байсан ч гэсэн эцэст нь хаана түүний хоргүй гэдгийг нь мэдрээд шалбархаа дээр нь лент наач өгч мөгөөд тэр хоёр уулзраа олоодохноо. Тэгснээл бүр анх удаа төгөлдөр хуур гэдэг зүйлийг харж байгаа мөртлөө бүр бүтэн бандын хэмжээний тоглож моглол бүр алж өгнөө манай инженер буюу Sparks. Тоглоол инээлдэж байхыг сонссон ах нар нь гүүж ирээд охины хөөсөр буддаг бууг нь эзэлж өгч байгааг нь хараад буутулгаад түүнийг дайралтанд өртөж байгаа юм байна гэж буруу ойлгоод баахан сүрж гинсэн ч гэсэн эцэст нь манай хаана бүгдийг тайлбарлаж өгснөөр тэр хэдээ Sparks-ыг нэг амар хоргүй амт юм байна гэдгийг нь ойлгож авч байгаа юм л та. Үгүй яг одоо дайралт хийж байгаа харийн амтанд юу гэж шууд итгэв. Суулгаж байгаад байцаалт аваад яагаад дэлхий дээр ирсэн талаар баахан шалгааж гарваа. Хэсэг ойлголцох гэж хичээсний эцэст манай инженер Sparks маань 4 гараараа зураг зурж үзүүлээд тэдний хайж байгаа зүйл нь basement дотор нь биш харин доор нь байгаа гэдгийг нь зураад бүр легогоор яг ямар машин байгаа гэдгийг хүртэл бүтээж үзүүлдэг. Энэ зураг нь хиймэл шүдэ явгаагаа зогсож байсан. Эмигийн хойноос нэг соромотой харийн ногоонд нь буудаад өнөөх робо майнд суулгачиж байгаа юм. Энэ үеэр аав ээж нар явсаар өнөөх түрээслэгчдийн офис дээр нь яваад очсон ч гэсэн өнөөх нь мэдээж ирэх хаалттай байлгүй яах вэ? Тэгсэн манай Sparks ч өнөөхөө Томми хийсэн хүүхдийн тоглоом шиг төмсний бууг нь бүр автомат буу шиг болгоод баахан тоноглоод сүртэй амтан болгоо ичиж байгаа юм. За яг энэ зураг нь гадаа цагтаа ирж хаалгыг тогшоод л өрөөнийх нь хаалгыг нь робо майндтай болцсон юм ээ. Миний хүүхдүүдээ би хаалган гоолох хүсэл тавьж байна энэ төр гээл. Нээ хүн биш юм шиг үгсийг ашиглаад байхаар нь Том шууд л битгий онголго энэ наана биш байна гэж хэллээ. Гэж хэлж дуусваагүй юу өнөөх нь хаалхаа зүгээр л юу ч болоогүй юм шиг л эвдлээд ороод ирэлгүй яах вэ? Мэдээж найнаг айлынуудын ахлах болох нэгэн бүдүүн ногооноо удирдаад явж байх ба зорилго нь Sparks-ыг л эргүүлж авах л байдаг.
За хэсэг тэмцээд манай хэд бүдүүн ногоог нь 20-од авч байгаа. Гэхдээ үлдсэн 2 хос ногооноо гарч ирээд Sparks-ийг байгаа гэж бодоод орон дээр байсан ягаан цонхыг аваад зогтоож байгаа юм л та. Гэхдээ яг үнэндээ сэргэлэн хаана Sparks-ийг цонхонд биш дэрэн доор нь ууцсан байх үл яах вэ? Мэдээж энэ үеэр нь шириф гой хонхыг дарсаар л байх ба 10 толоод онгоолохгүй бол хүчээр хаалгач нь эвдэж орно шүү өтргээл сүрдүүлээстэй. Яг хүүхдүүд 911 лөө залгаад хуурамч дуудлага өгсөн хэрэгээр л ирээд хуурамч дуудлага өгөх нь хууль бус байдаг шүү. Жулдраануудаа л гэж ирсэн юм байна л да. Тэгэд манай хэд чинь хэрвээ өнөөх бүдүүн ногооног зүгээр хайрцагт нь үлдээчих юм бол 2 согны үс нэрээд аваад явчих байх гэж үзээд гадаа бүр хайрцагт хийгээд цуг гараад ирсэн байж таараад өнөөхөр мэдээж зүгээр ахгүй олон долоо юм онхолдоод 2 тийш залчгнаад савчаад байхаар хайрцагт нь юу байгаа талаар асуугаад түүнийг нээхийг шаардаж байгаа. Хүүхдүүд юу ч гэж худлайлаад барахгүй эцэст нь яг нээж үзэх гэ тонгоож байхад нь аав ээж нар нь хурж ирээд юу та ч тэрхэд энэ удаад аюулаас малтар баа гэж. Аав ээж нар нь ч босон явдалд уучлалтгүйгээд ороод хоол идээд яваач гэдэг зөөлөх гээд ярилцаж байхад нь эрэхтэй ногоон сорон буутай сугны үсэн өнөөхөл буугаараа манай шерифийг олдсон яг гохоо дарах гэж байхад нь Джейк хажуунаас нь тармуур шидэж түүнийг саатуулж сумыг нь алдуулж буудуулна. Гэхдээ эцэст нь 2 ногоон сугны үсийн занганд нь ороод манай Джейк тэдний гарт нь орсон байхан дээрээ. Энэ 100 гэр бүлийнхэн маань бүгдээрээ сууган оройн хоолоо зоглож байх ба манай ахлах бүдүүн ногооноггүй өнөөх хайрцгийг нь цоолоод мултарч хараад Рикигийн контролыг нь олоод харчихнаа. Гэхдээ уул нь хайрцагн дээр нь манай Том сууж исэн. Гэхдээ ингэж амар цоолж явахт мэдэрдэг юм уу хайшин. Мэдээж шууд л Рикиг өдөрдөж авчирангуудаа хаанагийн цүнхийг нь булааж аваад тэндээс Рики дээр авирангуудаа яваад өгч байгаа байхгүй юу? Манай эдж контролоо алдснаа мэдээд 8 буюу өнөх эмээгийнх нь өдөрлөг нь бас байгаа болохоор шууд л эмээгийнхээ робо майндыг асаана. Хоолны ширээн дээрээс хүүхдүүдэд цуг тогломоор байна гэж тухлаа аашруулаад дагуулж аваад робо майндад Никитэй ёстой жигэн үзүүлж гарна да. Ихэр 2 гүлэг ихэр ах дуу сугийн тоглоомд гаргууд юм болохоор эмэгч өстө нэг төрөл бүрээр нь комбо хийгээд бүр амар чаан заяа. Яг амар чаалцаж байхад нь Bethany орж ирэх үеэр нь эмээнэ Рикигийн шилэн хүзүүн дээр нэг ашаад авсан чинь өнөөх сум нь хүзүүнээс нь унснаар минь хүн робон баянд алдаад жинхэнэ Рики ороод ирсэн байхад нь хүүхдүүд мэдэхгүй эмээгээр дайралтаа үргэлжлүүлсээр л байдаг. Игчинч бүр алмаараа зогсож байхад нь өнөөх бүдүүн ногоон түүнд харагдсанаар манай хүн юу болоод байгааг хальтал ойлгож авах бол аав ээж нь мэдээж юу ч мэдэхгүй орж ирээд хүүхдүүдэд загнаад өөрөө л нь явуулчих байгаа. За тэгэл манай хэд чинь өрөөндөө орж ирэл ийм ороод за ингээл дууслаа да гэж сууж исэн чинь Bethany орж ирээд Рикиг аваад явцсан байхад яаж ингэ сууж чаддیں۔ Тэргээл хаанач Sparks тэдэнд байгаа этэр гэхэд нь ихэр 2 гүлэг ихэр ах дүүсч тийм ээ. Хэдүүл аав ээж нар болон дэлхийг хамгаалах хэрэгтэй эдэр гэсээр тэд ажиллагаагаа эхлүүлэхээр явцгаана. Бейсмент руугаа буугаад өнөөх хэдийг хайж байхдаа манай хэд Жакийг шороонд хутгалцсан хэвдэж байхыг нь олоод юу болсон талаар асуухад нь тэд өнөөх хайгаад байсан машинаа аваад гараад явсан. Тэгээд олон жилийн өмнө дэлхий дээр үлдээсэн юм байна л да. Тэр зурн мань Рикиг Bethany олж аваад хонгор минь би бүхнийг тайлбарлая эдэр гэсэн чинь өнөөх нь мэдээж уурлаа л. Би яг одоо энэ рүү явлаа. Тэр чамаас хэд дахин халуухан тэгээд байнга сонин мэдрэмж бла бла эдэр ярьдаггүй өтер гээл яваад өгч байгаа юм. Гэтэ энэ угаасаа харвас тийм хүүхэнсэг бутгахгүйгээр байсан л та. За тэгээд манай хэд төлөвлөгөөгөө боловсруулад Coke-нд Mentos хийгээд Mentos Bomb гэж нэрлээд өнөөхөө дэлхийн хүмүүсийг эзлэх хүчтэй төхөөрөмж асаагаад янзалж байгаа ногоонууд руу шидэж дайралт хийж эхэлж байгаа юм. Томч бүдүүнээрөө өнөөх томсгон буугаараа биш төмсөн буугаараа буудаад өнөөх машин руу санамцаргүй оруулсан чинь нөгөөх нь хаашаа чим шидэгдээд алга болчихж байгаа юм. Тэгэхээр л хүүхдүүд баясаал бид нар сул талыг нь олчлоо. Энд чинь өөрсдийнх нь эсрэг ажилт юм байна гэдэргээл баярлал зогсож байсан чинь өнөөх нь эд зүйлсийг томруулдаг машин байж таарад бүдүүнээ чинь бүр бүдүүн дээрээс бүр мангар том гигантикийн болол гараад ирч байлгүй яах вэ? Тэгснээл стероидын тариа шиг л нарийн гонцгой юмнуудыг суурлуулад эхэлдэг. Харин манай гавл толгойд том нэг зүйлийг шиддэг нь өнөөх хүзүүрөө буудаж робо майнд суулгадаг буу байгаа штэ. Тэрийг томруулад өөрлөө нь буудаж контрол хийх байдаг. Тэгсэн өнөөхөө шибризнүүд чинь бикон байсан байж таарад ер нь бол жандуудыгаа дуудаж байгаа санаа нь юм байна лээ. Тэгэл солиуч шиг сүртэй биконы тусгалыг нь харсан. Томчууд бол юу ч мэдэхгүй үгүй ч доод харавж энэ да хүслээ шивнэрээ эдэргээл өстө мэдж байгаа ч юм алга.
За төлөвлөгөөсөөр нөхө буугаач томруулж аваад том өндөрлөг рүү авирч буудахаар болоход Жейк хүзүүгийн том руу эргүүлэхийн тулд хойноос нь буудаж муудаад хөөхөн садаруулах гэж оролдоостой. Төлөвлөгөөр нь өнөөх нь эргээд хаасан боловч хүзүүн стил харагдахгүй. Харин агийн зурн соромуутай ногоон нь бас л гигант болоод тэдэн рүү чиглээд ирж яваа харсан том шуудал зайг бууны хүч үнцгийг нь тооцоолоод гравитацийн тусламжтай шууд тусгалт бус 45 градус орчмын тусгалт буудснаар хүзүү рүү амжилттай чаагаад авч байгаа юм л та. За ингээд нэг гигант манах. Нэгээрээ контроллерыг нь аваад хоёр үлэмж ногоонуудыг үзүүлж байх зурна. Man Engineer Sparks өнөөх машинаар reverse хийх буюу буцаагаад нормал хэмжээнд наваачих горимд шилжүүлэх ба болсон гих үеэр нь гигантуудыг буцаагаад нормал хэлбэрт оруулна. Гэхдээ яг үнэндээ Sparks зүгээр ч нэг жижигхэн болгох биш. Төхөөрөмжийг нь тэр дараа устгах settings-т нь тааруулж өгсөн байх ба бүдүүн ногоонотой цогтой агаарт замбархан алга болох нь тэрэ. Дэлхий дээр газар зах гэж ирж буй өнөөх жандуудыг нь ч гэсэн манай Sparks хүмүүс бидний төлөвлөгөөг мэдсэн тэгээд тэд биднийг үгүй хийж байгаа тул буц зовтан ухар гэсэн дохиог өгснөөр нөгөө дүрнж газар дохгүй яваад өгч байгаа юм л та. За ингээл бүх зүйлс дуусаж Sparks-ыг гиндүүлдэж тэдний гэр бүлийн гишүүн нь болооч. Гэхдээ манай хүн өөрийнхөө гэр бүлийн зураг үзүүлнэ. Үгүй эхнэр хоёр хүүхэдтэй аав юм байна л шүү дээ манай харийн амтэн чинь. За тэгэл хэсэг нь ялуурч байгаад Man Sparks анх хөлөлж ирсэн spaceship-тэй суугаад яваад өгөх бол манайхэд үлдсэн хоногоо жаргалтай гэр бүлээрээ өнгөрөөж харагддаг. Тэгсэн өнөөхө бүдүүн ногооно гоч нь бүр жижигхэн болцсон үхээгүй байж таарад бас л нэг хорон санаа сэтгэндээ гэсэн чинь хэрээний зууш болсноор кино маань дуусаж байгаа. За тэгээд энэ бол мэдээж нэг тийм амар сургамж эднэр хараад байхаар тийм кино бол биш. Зүгээр л хүүхэд байхдаа нэх ойлгодоггүй ч гэсэндээ байнга л үзээ суучдаг кинонуудын маань нэг байсан учраас ярьчихлаа. Тэгээд их сайхан байлаа. Цогтаа үзсэндээ баярлалаа. За тэгээд дараагийн имчилгээр уулзлаа. Төрөө баяртай.